Төрийн байгууламжийн талаар оюун талаа утган жаргалнаар танилцуулах бэлтгэв. Төрийн дээд албан тушаалыг ямар субъект хэрэгжүүлж бугаар улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хуваарлалт, тэдгээрийн удирдлагын харилцааны эрх хэмжээгээр төрөөс эрх мэдлийг хэрэгжүүлэх аргаар нь төрийг ангилна. Төрийн удирдлага болон байгууламжийн хэлбэр, бус төрийн дэглэм нь төрийн хэлбэрийг тодорхойлох гол 3 хүчин зүйл юм. Төрийн байгууламж гэдэг нь улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хуваарлалт, төрийн төв, орон нутгийн байгууллагын хоорондын харилцааны эрх зүйн байдлыг илэрхийлсэн ойлголт юм. Холбооны болон нийтмэл төрийн байгууламжийн хэлбэр байна. Нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг. Төрийн нийтмэл тогтцоо бүхий төрийн байгууламжийн хэлбэрийг нийтмэл улс гэнэ. Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны нэгжээс бүрэлдэх нэг үндсэн хууль, эрх зүйн нийтмэл тогтцоо улсын нутаг дэвсгэрт үйлчлэх, иргэний нэг харьяалал орших зэрэг нийтмэл улсын үндсэн хэд хэдэн шинж байна. Нийтмэл улс нь хамгийн дээд эрх мэдэл бүхий төв засгийн газар дангаар удирддаг бүрэн эрхт улс юм. Төв засгийн газар засаг захиргааны нэгж үүсгэж татан буулгах боломжтой. Ийм нэгжүүд зөвхөн төв засгийн газраас шилжүүлэхээр сонгосон эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Засаг захиргааны шатлал бүрийн эрх зүйн байдал ижил байдаг энгийн өөртөө засан тогтнох бусад хэлбэрийг агуулдаг нийлмэл нийтмэл улс байна. Их Британи умард Ирландын нэгдсэн хаант улсанд нийтмэл улс юм. Шотланд, Уэльс умард Ирланд нь бие даасан эрх мэдэлтэй автономи эрхийг Их Британи парламентаас шилжүүлэн авна. Люксембургийн их гүнт улс нь төвийн удирдлагатай буюу засаглалын зохион байгуулалтын хувьд энгийн нийтмэл улсын хэлбэртэй. Парламентийн нэг танхимтай. Тэргүүн нь ерөнхийлөгч бус их ван байдаг. Төвөөс хамааралгүй удирдлагатай нийтмэл улсад Испани, Франц зэрэг улсууд хамаарах бол хагас төвлөрсөн удирдлагатай нийтмэл улсын тоонд Швед, Дани, Норвеги, Финланд, Их Британи зэрэг улс орно. Өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд төрийн эрх зүйн бие даасан байдлаа хадгалсан статус бүхий бие даасан улсуудын холбоог сайн дурын гэрээний үндсэн дээр байгуулсан төрийн байгууламжийн хэлбэрийг холбооны улс гэнэ. Нутаг дэвсгэрийн байршлын зарчмаар байгуулсан холбооны улс үндэстний өөрийгөө тодорхойлох эрхийг хангах зарчим тулгуурласан гишүүн орны төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалсан төрүүдийн холбоо тусгаар тогтносон бие даасан бүрэн эрхт улсууд тодорхой зорилгод хүрэхийн тулд байгуулсан хууль зүйн төр холбоо байна. Европын холбоо бол одоогоор Европ ТV-ийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урд нь байсан Европын нүүрс гангийн нийгэмлэг болон Европын эдийн засгийн нийгэмлэгийг нийлүүлж байгуулагдсан. Австри, Бельги, Болгар, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латв, Литв, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словен, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд Европын холбоонд бүртгэлтэй байна. Европын холбоо нь олон талт байдлаараа нийтмэл гэх өрөө доор 27 улс нэгдсэн. 447.1 сая хүн 24 хэлээр харилцдаг. Холбооны далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дуурайлсан хэлбэрээр байрлуулсан 12 алтан шар 5 хошуунуудаас бүрдэнэ. Нөлөө бүхий хүчирхэг улс баг буурай орны хүсэлтээр нь өөрийн ивэл хамгаалалтад авч гадаад бодлогыг нь төлөөлж тусламж үзүүлдэг протекторат холбоо. Мөн 2 болон хэд хэдэн улс нэг хааны эрх мэдэлт хэлбэрийн шинжтэй нэгдсэн өөний холбоо байна. Хаан ширээ залгамжлах ёсдыг журам, түүхэн нөхцөл, хэн хаан ширээ залгамжилснаас хамаардаг тохиолдлын зуурын шинжтэй хувийн өөний нэгдэл. Хаан ширээ залгамжлах нийтмэлтийг журамд суурилсан, байнгын тогтвортой, хүчтэй хаант улсын бодит өөний нэгдэл байна. Эзлэн түрэмгийлэх, хүчирхийлэх аргаар тогтоосон төрүүдийн холбоог импери буюу эзэнт гүрэн гэнэ. Нийтмэл эрх зүйн тогтолцоогүй, бүрэлдэхүүн улсын эрх зүйн байдал харилцан адилгүй байдаг онцлогтой. Хүн төрөлхтний түүхэнд тод ул мөр үлдээсэн хүчирхэг Монголын импери. Эрх зүйн асар их үеийг үлдээсэн Ромын импери. Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том Британий импери. Оросын импери зэрэг түүхийг бүтээсэн нөгөө империуд оршиж байжээ. Өнөө цагт албан ёсоор орших импери байхгүй. Хуульч шуухай төрийн байгууламжийн талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт төрийн онол судлаарай. Бидэнтэй нэгдэж хамтдаа хөгжицгөөе.